За би ингээд Филиппин улсын Манила хотод ирчихсэн. Нэг будман зогсож байна. Энэ нохоо одоо яагаад сая баасын уган тэгээд яагаад ингэж заваараад байгаа юм бэ? Нохоо ингэдэм байх та. За энэ нохооч яах вэ? Тэгээ би өнөөдөр ийшээгээ жоохон явж энэ хавийн амьдралыг харуулж нэг хоол идэж, матча латте олж ууж. За тэгээд нэг далайн хэрэг дээр энд нэг ойрхон бич байлаа. Тэгээ бич дээр очих төлөвлөгөөтэй байгаа. Бич хүртэл хүмүүсийн амьдрал ахуйг харуулад жоохон явъя гэж бодсон. За энэ хүмүүс бол ер нь маш жижигхэн биетэй. Яагаад ч юм өстой миний амьдралдаа харж байсан хамгийн жижигхэн хүмүүс бол Филиппин хүмүүс байна. За тэгээд нэг юм дугуйтай юм хажуудаа юм хүн суудаг юм такси гэхүү одоо юу гэхүү юм тээврийн хэрэгсэл айгүй их байд юм байна. За тэгээд би шалбар яг хүмүүсийн амьдарч байгаа хэсэг рүү ороод голоор нэг явъя гэж бодсон. Хөөх энэ ямар тарган тагтай дахиа вэ? За манай жижигхэн филиппинчууд нэг иймэрхүү өндөрцгөөд юм байна шүү. Бүтний шилээ зүүнэ. Энэ орны хүмүүс бол ер нь их олон хэлээр хоорондоо ярьдаг юм байлаа. Бүр үндэснийх нь хэл нь Тагалог гэд хэл байдаг. Өөр ямар ч хэл байгаа юм да. Айгүй олон хэлтэй. Тэгээд англи хэл бас албан ёсных нь хэл гэж байгаа. Испани хэл бас албан ёсны хэл гэж байгаа. Ер нь бол түүхэндээ айгүй олон удаа колоничлогдчихсэн орон. Испанд 300 хэдэн жил колоничлолсон. Дараа нь Америкийн мэдэлд ороод бас нэг 40-50 жил болсон байдаг баг. Тэгээ дараа нь Японы хүртэл мэдэлд орж исэн. Юм л бол колоничлолчод байдаг. Тиймэрхүү хүмүүс юм шиг байгаа. Байрлал, газрын байрлал тэгээд энэ олон арлаас бүтсэн болохоор ер нь эзэлж мэзэлж авахд их амархан байдаг баг л та бас. Тэгээд энэ хүмүүс бол ер нь их нээлттэй их нээлттэй сэтгэлгээтэй хүмүүс шиг санагдаад байгаа. Христийн католик шашинтай хүмүүсийн царай төрөгч гэсэн их холилдсон царайтай. Олон хэлээр ярьдаг, олон арлаас бүтсэн тийм сонирхолтой орн байгаад байгаа.
За энэ хоолнууд нь юу вэ? Энд халагдахгүй байна. Ер нь бол энд бол бас айгүй бохир байна. Бүр нэлээд бохир байна. Өчигдөр би нэг хальт зүгээр яг хүмүүс нийт хүмүүс амьдардаг хэсгээр нь явж үзсэн чинь үнэхээр бохир байлаа. Бүр би бас дэлхийн бас амар бохир газруудаар өөрийгөө явж исэн гэж бодож исэн чинь Филиппин бол бас яалтчгүй өөр төвшний бохирдолтой. Арай амар юм байна. Хөөе энэ нөгөө юу шүү дээ. Нөгөө нэг физикал Asia дээр гардаг Филиппинчууд нөгөө Jeepney гэдэг дайраад байдаг. Jeepney Place гэдэг дайраад байдаг. Тэр чинь саяны оноо шүү дээ. Автос гэх юм одоо юу гэх юм. Jeepney гэж нэрлэдэг байгаа тэрийг. За зүгээр ийшээ явах хэрэггүй маа. Ийшээ зам гарах хэрэгтэй байсан маа. За тэр нэг ийм хөрхөн юм онол. Яваад байгаа юм да. За энэ залуу гэрлэн дохоогоо шууд гарч ийн би ч гэсэн гарнаа. Hi guys. Энэ ямар бүдүүн банан вэ? Энэ болохоор урт юм байна. Тэгэж. За. За эдгээр чинь ингээ хоёр талдаас агс тоглолцоож идэм байх шүү. Талдаас агс тоглолцоож идэм байх шүү. За ямар ч сөөдөс дон тороол гаргаж байна нэг бацаан. Агатта. Зэш юу вэ? Биш гардаг байгаа. Hey vlogger. Hello. Төрдөг байсан шиг юм байна шүү. Энд дотгошоо орохоор яишээгээ орж ирэх ингээд үнэр тамар 8 юм аа. Яа. Их юм нэг юм өмхөрцөн юм айгүй ихтэй. Ер нь хаасайг бол өмхөрцөн маяг юм байт юм байна.
Ер нь бол энэтхэг Бангладешээс бохроор нэг дотоод ах юм бол байхгүй санагдчихэв. Яг ил хог мог арай багч гисэн. Ер нь бол энэ өмхий одоо ийм хоолны үлдэгдэл юм хомнууд нь ингээд дандаа годмонд өмхирсэн байдаг. Тэр нь айгүй амар өөр төрлийн бохирдол юм аа. За тэр муулахч яах вэ? Муулахч юу ах вэ? Тэгээд яг бодит байгаа байдлыг нь ярьж байгаа нь л дээ. Хөх энэ бахан нөгөө тогны тоолорнод бан. What's up, nigga? The N-word мордыг бол хамаагүй хэлдэг гадаад биш аа. За тэгээд амьдрал энд нэг иймэрхүү өрнөжд юм аа. За тэр хэдэд суугаад ер нь явчихсан юм байна. Oh, what's up, man? You need the ride? You need the ride, sir? Yeah. I need a ride. I'm going to the Manila beach. Manila Beach? Yes, it's not far, right? Dolomite? Dolomite Beach. Yeah. It's like Manila beach. I'll show you. I'll show you. Dolomite Beach, Right here. Dolomite, yes, sir. Dolomite. Let's go, sir. How much you go? 300? 200. 200. 250. Okay. 250. Let's go. Take care, man. What's your name, brother? My name? Yes. My name is Pangit. My nickname is Pangit. Pangit. Yeah. What does it mean? In English, it's ugly. Ugly. Yeah. Oh. But you're not ugly, bro. Yeah. But don't ask me why. I don't know why my parents. It's just your street name, Yeah, right? no, that's my palayaw. That's my street. Okay. That's cool, bro. What country are you from, my friend? From Mongolia. Mongolia. Okay. Yes. Near in China, right? Yes. Between Russia and China. Okay. Mongolia is very rich in history too. Rich for what? History. History. Yes. There's a lot of warrior history in Mongolian history. Yes. Like Genghis Khan, you know? Yeah. Genghis Khan. That's my grandfather. I saw it in the History Channel when I look in the documentary. I saw it then. Welcome to the Philippines, my brother. Yeah, nice to meet you. How long you been in here? It's just my second day. Really? Yes. Nice. So how it's going? How far? It's been good. You been good? Since day one? Good, bro. These people are so friendly here. Very hospitality, right? Yes. How old are you? Me, I'm 36 years old. 36? Yeah. Wow, you look much younger. Thank you for that. Because I'm not stressful guy. You know what I mean? Yeah. And I smoke a lot of weed too. Smoke weed, yeah? Yeah. That's why. How do you find weed? Yeah. I have a lot of resources. Resources, If you need some weed, yeah, push.
Okay. But don't show it with the camera. Yeah, it's I know the situation. Yeah. You can record the audio, but you cannot record the face. Yes, Something yes. with audio. Yes. But because that's the reality. Yes, bro. Know what I mean? Yes. Not only in his country, not only in here, also in another country. Yeah. Narcotics is very regular to the others. You know what I mean? Yes. But weed no. We're no more harmful. The weed, yeah? The squeeze. Actually, I live in Thailand. Sorry? I live in Thailand. Ah, Yeah, weed is legal there. Highland. Yes. Thailand. Huh? Yeah, Highland. It's a nice country. Yeah. In here, there's no more legalization, I think, because people in here have no discipline. Yeah. Yeah, that's my country. But that's I see. За нэг хөвчлөлтэй залуутай суугаад явлаа. Энд ер нь өмнө мөн айгүй хямдхан байдаг. Ер нь Монголоос бараг 2 дахин хямдхан байх шүү. Гэхдээ яг хоолонд юм хомны чанар нь жоохон өөр байдаг тал байгаа даа. Гэхдээ ямар ч байсан яг зөвхөн үнийн харьцуулбал хамаагүй хямдхан. Филиппин песо гэдэг валюттай. So you live around here? Yeah, where the place you pick me up, that's the way I live. I felt some like hood vibe, yeah? Yeah, Like around there. but there's no more chaos, because all people around there is money pink. Yeah. Yeah. No violence, you know what I mean? But some boys calling me like, "What's up, nigga?" Like that. Sorry for that, yeah. It's okay. They not know about what that means words. Yeah. Wait, let me move. That's why I say stop at the USD. Hold on tight, my brother. Huh? Hold on tight. What do you mean? Hold on tight. Okay. Oh, Are you good? good. That's fine. Excuse me. Мөрөнд хэрэгтэй байж шүү дээ. You see the horse? That horse is fucking thirsty. If you were human, you used to do that. Yeah. Right? Yeah. I'm not I disagree, that's the way they're living it. But yeah, that's how it is. So
where that horses go, like around It's not the here. Dolomite Beach. Just only to the beach and here, like. Yeah, Okay, okay, Dolomite Beach. See? okay, okay. Are you good in here? Sorry. Are you good in here? Yeah, bro. What's your Instagram? Oh my Okay, friend, I'm really? sorry. No, you change it, bro. I don't really change my friend. Okay, let's go there then. My friend, hold it. That's my friend, my bad. За энэ мянгаыг задлуулын энэ мянга бол одоо Монгол мөнгөөр бараг 40-50 мянган Yes, төгрөг sir, юм уу да. Water? Can I want water? Yeah, big or small? Yeah, no. Small or big? Like this one maybe. 40 peso. Oh my God, so very big. Money. You have small? Small, big. So very, very big. Wow. Ay, putot na ba yan, ha? Tangina, baot na pa yan. 1990s, eh. $900. Wait, this way. Here. Try 900. You count. 900. Yeah, 900. Here. Okay, thank you so much. Thank you, bro. Take care. За, зэн бич дээр тэг яг юу байд юм бэ? Бид нөгөө Испани колони байсан болохоор энэ морин тэрэгтэй соёл нь ер нь ингээд үлдчихсэн юм байна л да. Одоо миний бодлоор ер нь эднийхэн гаднаас авсан соёл их байна. Ер нь их соёлын холимог гараад байна шүү. Тэгээд энэ залуучууд нь ер нь их Азтай ойрхон гэхээсээ илүү ер нь барууны соёлтой илүү ойрхон ер нь ярьж хэлж байгаа, бие авч явж байгаа энэ төр. Oh, is that entry fee? Is this a beach? Where are you from, there? I'm from Mongolia. Mongolia? Yes. No, this is not allowed inside. You leave the table, you can Oh, pick up. okay, no problem. Beach гэлээсэн чинь иймэрхүү юм байд юм шиг дээ. За энэс ч юуг нь ч харах вэ? За боцоо нэг юм олж идэ. Юм олж идэхгүй бол жоохон уур хүрээд шүү үлсэндээ. Анаач тэрүүгээр нь гарч ирсэн. Үлсэндээ жоохон уур хүрээд шүү. Энэ coconut оргож байна. Coconut ер нь хүний толгой дээр унжсэн тохиолдол бас нэлээд байдаг баха. Энийг бол би бол бодохдоо энэ coconut хэрвээ яг хүний толгой дээр унвал ер нь бол хүнийг шууд алах бах. Халуун оронд явахад coconut-наас л айж явдаг да гэж юм яа та.
Энэ морин ямар жижигхэн Монгол морь шиг Монгол морноос ч бараг жижигхэн харагдаж шүү. За тэгээ Манила хот бол нэг иймэрхүү ингайстай хот байд юм байна шүү. Хөрхөн жижигхэн дуу шуутай, хөрхөн найрсаг хүмүүстэй. Бас жоохон аюултай байж мэдхээр гэтээ өдрийн цагаас ямар ч аюул байхгүй байх л да. Түрүүний тэр нэг сакс тоглож исэн бацаанууд яг тэр мөр хаваар шүн дунд ганцаараа явах юм бол ер нь бол ямар нэгэн юм болох нь бол тодорхой тийм мэдрэмж төрж илээ. Тэр хаваар бол аюултай харагдаж илээ. Гэхдээ гэгэн цагаан өдөр чи яавал ч тээ. Филиппин орн бол ер нь амар олон хүүхэд амар ихтэй. Залуучууд амар ихтэй байна ер нь. Өгшин хүмүүс нэг бараг харагдахгүй. Ихэнх нь залуучууд харагдаж байна. За энэ хавь нэг аятайхан газар болоо явчихлаа шүү. Юм олж иднэ. Pork beef chicken budget meal. За энийг сонирхноо. Hello. Sorry, what is it? Is it beef? Chicken. Chicken. Do you have beef? One pork. No, we don't only pork and chicken. And that one noodles, yeah? Yeah, noodles. Okay. Let me have this one and that noodles. How about rice, sir? Uh, One rice, no rice. no rice, no rice. How much? 75? Oh, sorry. Serving no rice. Thank you. Thank you. За тэгээд хоолоо өдөд гараад ирлээ. Саяны хоол бол нэг гоё байсангүй яг үнэндээ. За тэгээд энэ хавар жоох явнаа. Нэг одоо нэг матча латте олж унаа. За саяны хүнд нэг мөнгө өгч гэсэн чи садраа мөнгө байдаггүй. За яах. Earphones right here, power bank. За тэгээ Филиппинчүүд гэж нэг иймэрхүү хүмүүс байна да. Тэнд нэг нөхөр унт чинь. Энд юу болоод байна?
Америк хүүхдүүдтэй манараа. За энэ нөгөө айхтар джипний ч энэ штэ. Тэр ямар инээдтэй юм бэ? За энэ нэг джипнэнд нөрөө сууч да. За энэ бас нэлээд өгсөн юм аа. Hello, ¿cómo está? How old is this car? How old? Yeah, everything. How old is Jim? 1970s. 1970. Oh wow. It's almost 50 years, yeah? Wow. Sir, bayad po. Thank you. Sumli po ng 50. Bayad na lang. Lapitan po. Lapitan daw. Lapitan. Sa ulaan. Ay, sa kabila din sa kaya. Dito sa Saan kabila. po? Sa kabila daw. Mamaya pa pupunta doon pagbalik. Dito ka sa kabila. Tawid ka dyan, tawid. Sa kabila. Paano daw, maklaro doon. Talong ko. Video. Thank you. Bayad daw po. Saan pa ba yung 20? Aba. За. Jeepney гэж нэг юм машин байна да. 50 жилээ 1970 оны машин гэж шүү. Physical Asia дээр нөгөө Филиппинч Jeepney Bliss гэдэг бөөнөрөө нийлчээд мөргөж дайраад байдаг. Тэр машин л та ер нь л хөгжилтэй юм. За ер нь ийшээ жоох явнаа. За тэр юу вэ? Music Lounge гэдэг баахан охтуудын зураг мурагтай. Ангоог багш наа. Ийшээ орой нэг орж үзснэ. Дараа орж үзснэ. За одоо матча латтайгаа олж уун.
Яг одоо юу үнэртэж байгаа гэхээр шээс. Тэ. Яг л шээс үнэртэж байна. Үнэ бохор гэдэг байгаа нэг юм. Нэг амар хог мог байхгүй хэрнээ. Үнэр тэр нэг ялзарсан өмхөрсөн үнэр өстө хаасаагүй. Амар ихтэй. Юмаа. За тэгээ манай Монголд болохоор Филиппин гэрээ үйлчлэгчтэй хүмүүс аяга олон болцгоосон байлаа. Ер нь бол энэ Филиппин хүмүүс ер нь гадаадд гарч ажил хийдгээр ер нь их алдартай хүмүүс л дээ. Ер нь англи хэлтэй айгүй нөгөө нээлттэй юм хүмүүс болохоор энэ тэнд ажиллахад ер нь их амархан байдаг. Тэгээд энтхийн цалин hello. Кумуста? Do you have a matcha latte? Yeah, matcha. Oh, no, we don't have. Don't have. We don't serve. Okay. Okay, thank you. Юу ярьчлаа? Тэгээд энэ хүмүүс айгүй эндээ бага орлоготой байдаг. Тэгээд англи хэл мэлтэй гадаадуудтай харьцах чадвар өндөртэй болохоор ер нь гадагшаа гарч их ажил хийдэг хүмүүс л дээ. Тэгээд Монголд бас их ажилдаг Филиппин хүүхэд асрагчид айгүй олон байдаг болсон гэдэг байгаа. Би тэгтээ бас мэдэхгүй байна. Монголд очиагүй 2 жил харин болж байна. Айтайхан юм болоод уучмаар ах юм. Ста джипний бол хаасаагүй байна да. James. Wow. Казино үт юм байна. Филиппиноос казино үт юм шүү. Энэ хавар тэгээд бас трансгендер lady boy энэ хүмүүс бүр амар олон байт юм байлаа. Ерөөсөө ингээ годмонд явж байгаад бүр зогсоо зайгүй тааралдчихдаг. Тайландаас их байгаа байхгүй юу? Ер нь ингээд харагдаж байгаа байдал. Тэгээ би Тайланд, Филиппин хоёрын ер нь аль нь олон юм бэлгийн цонх хүмүүс үүдээ ингээд судалсан чинь Филиппин илүү олон байдаг гэж шүү. Тайландаас илүү. Тэгээд Тайланд яагаад тийм бэлгийн цонхоор алдартай гэхээр хууль зохицуулалт айгүй сайн хийдэг. Тэгээд тэр lady boy бэлгийн цонх хүмүүс нь юм одоо төрийн албаны ажил ер нь бизнес эрхлэлт юм тэр одоо улсын зохицуулалт нь илүү сайн байдаг. Одоо илүү эрхтэй одоо юу гэдэм бэ? Нийгэмдээ илүү оролцоотой хүмүүс байдаг. Тийм болохоор ер нь илүү юм дэлхийд алдартай байдаг. Хөө ямар амар өмх юм бэ? Наралтай. Тэгээд тэгдэм байдаг шүү. Би ч өнөөдөр явуулаад бүр ярьж чадхаа шүү. За энэ сайхан том мал. Энэ мал руу орж юм аа. Viagra гэж орилж ийн ханаас. Би тийм надад тийм Viagra хэрэгтэй юм шиг харагдсан байх таг ш. За нэг мал. Окей, цагдаа нар нь нэр Филиппиний цагдаа нар амар буутай. Тэнийг том боо өөрчсөн. За тэгээд ямар нэгэн шалтгаан байдаг болоод тэгээд ийм том боо ингээд яадаг баг л та. Ямар ч шалтгаангүй байсан бол ийм амар том бооны хэрэг байхгүй л та. За тэгээд энэ мал зоол бол бас болж шүү, гоё шүү. Гайгүй дэлхийн брэндүүд
Хасаагүй байна. За сая Камерны цэнийг дуусаад нэг газар орж матча латтегаа олж уугаад камера цэнгэлчээд гарч ирж байна. Тэгсэн чи орой болчих. Оройны амьдрал энэ хавар бас их өөр байна. Их олон хүмүүс мансуурсан харагдаж байна. Өвс татсан бол та эсвэл янз бүрийн өөр төрлийн хар тамхи хэрэглэсэн хүмүүс ер нь энэ хавар их олон харагдаж байна. Би тэгээ гайхаад байна л та. Түрүүний нөгөө би нэг таксигаар явдаг тэр залуу ч гэсэн өвс татсан зогсож исэн гудамд найзтайгаа хамт. Тэгээд энэ одоо миний мэдхийн энэ орн ч одоо саяхан байсан нэг 4-5 жилийн өмнөөс ерөнхийлөгч нь хар тамхитай дайн зарлж байна гэдэг амар хатуу мэдээлэл хийгээд тэр нь юу гэсэн гэхээр ерөөсө хар тамхи хэрглэж байгаа хүнийг газар дээр нь буудаж ал гэдээ бүр цагдаа нартаа тийм удирдлага бүр юм зөвлөмж заавар өгсөн. Тэгээд ерөөсө тэр хүнийг төрийн эрхэнд байх хугацаанд нь бараг 20-30 мянган хүн цагдаа нарт алуулсан гэдэг. Зүгээр л хэн нэгэн хар тамхи хэрглэсэн эсвэл хэрглэж байгаа цагдаад үйлдэл дээр баригдах юм бол цагдаа нарын шууд газар дээр нь буудаж алж ирсэн байдэ. Энэ бол амар аимшигтай л та ер нь бол. Гэр мөрт нь ороод цагдаа нар буута цагдаа нар ороод гэрт нь буудаад алчдаг байсан гэдэг. Энэ ч одоо их дээр үе юм биш. Саяхных штэ нэг. Тэр ерөнхийлөгч нь 2022 онд өөрөختөө ажиллаа өгсөн гэхээр ч одоо 3 жилийн өмнө 4 жилийн өмнө л ер нь хүмүүсийг хаад харсан газар нь буудаж алж ирсэн байдаг. Энэ бол өстой амар. Тэгсэн чинь тэгээд гарууд одоо энд ингээ гудмандаа өвс татаад байж шүү. Тэгээд ер нь тэр амар мэдээлэл хийсэн ерөнхийлөгч нь одоо өөрөө асуудалд ороод баахан одоо тэгэн штэ 30-аад мянган хүн тэр мэдээлэлээс нь болоод гэр орондоо хүртэл буудуулаад өгсөн. Одоо тэр ерөнхийлөгч нь өөрөө хэрэг татагдсан. Ер нь айгүй бүрхэг ирээдүйн айгүй бүрхэг болцсон. Байдалтай байгаа юм байлээ шүү. Энэ хүмүүст үнэхээр жижигхэн бийтэй юм аа. Эмэгтэйчүүд нь метр 50, эрэгтэйчүүд нь метр 60-тай л ах шиг байна да ер нь. За тэгээ Филиппин орн бол ер нь зүүн өмнөд Азиста ард иргэд нь хамгийн их зэвсэг эзэмшдэг, хамгийн их буутай байдаг хүмүүстэй орн гэдэг байгаа. Азийн Мексик гэж өөрсдөө ойлгох дуртай. Нэг тиймэрхүү сайхан гарууд байгаа маа. Окей на. Дээгүүр метроч. Азийн Мексик тэгээд байгаа штэ. Яа, ямар амар живтэй. Can sorry. Thank you. Yeah.
How much? Going to Not far. Not far, not far. 13, Just here. 13. Хүмүүс ажлаа тараад ийм машинаар гэртээ харьцаад юм байна шүү дээ. Bro, how old is this car? How old this car? 13. 13. Like 1-3. Yes. Oh, it's not that old. It's called jeepney, right? Traditional jeepney. That. Where you from? Where you from? Mongolia, Mongolia. Oh, yeah? How long been you in the Philippines? It's just my second day. Second day. Just second day, yeah. Is it good in the Philippines? Good, good. The people are so friendly. Friendly? Yes, I like that. Adobo. Is What? this it? Adobo? What is it? Adobong manok. I don't know. Chicken. 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 Adobo. Adobo. Dobo, dobo. Okay, okay, I will try that. Sa Filipino food. Famous Filipino food. Dobo. Okay, okay. I'm gonna try now. It's like everywhere. Everywhere selling that. Everywhere. Okay, okay. Traditional food. Celebrating birthday. It's like a fried chicken. Yeah. Okay, okay. Okay, let me drop here, bro. Yeah. Okay, thank you. Woo. За, кофего марцсан шүү дээ. За Манила бол амар бас төвжрэлтэй юм аа. Жохоо явал ингээл зогсгооч шүү. За өнөөдөртөө ингээд дуусгая да. Дараагийн влогоор орой нэг жоохон энэ шөнийн амьдралаар жоохон явнаа. За тэгээд дараагийнхаар уулзъя гэх юм чи даашаа. Дараагийн влогийг үзээрэй. Subscribe дарахаа мартаа.